Төрсний дараа ээжүүдэд маань хөх цангирах асуудал тулгардаг. Энэ үед хийгдэж болох 3 төрлийн массажийг би та бүхэндээ танилцуулъя. За нэгдүгээр массаж нь бол хоёр гараар хөхийг дээш босоо чиглэлд өргөөд хооронд нь сэгсэрч доош унгана. За энэ аргыг хэвтэй байрлалаас хөхийг дээш өргөж хооронд нь сэгсрээд доош унгана. Ингэхлээр хөхийг нийтд нь 360 градуст эргэлдүүлэх хөдөлгөөн хийснээр лимфийн булчирхайг илүү сайн идэвхжүүлж өгдөг. За хоёрдугаар арга нь бол хурууны өндөгнүүдээр хийгддэг. Сүүний булчирхайнаас сүүний суваг дагуу хойноос урагш чиглэлтэй зөөлөн товших хөдөлгөөнөөр. За товшилтын хүч нь бол гэртээ муураа эрхлүүлж байгаа юм шиг зөөлөн дарж хийгддэг. За ингээд хөхний бүх ил гадархууд нь тойруулах байдлаар хийж өгдөг. Энэ аргаараа мөн тойрох хөдөлгөөнөөр хойноос урагш чиглэлтэй энэхүү массажаа хийнэ. За 3 дугаар арга нь бол хурууны үеинүүдээр хийнэ. Хойноос урагш чиглэлтэй зөөлөн эргэлдүүлэх хөдөлгөөнөөр хөхний гадаргуудаа илэлгийг хийнэ. Энэ аргаараа мөн адилхан хөхийг хойноос урагш чиглэлтэй тойруулах хөдөлгөөнөөр массажаа хийнэ. Үүнийхээ дараагаар хүн дотор хуримтлагдсан сүүг бол сааж гадагшлуулах шаардлагатай байдаг. Ингийн тулд хөхний толгойг 30 секунд орчим зөөлөн имэрч сэдэж өгдөг. Одоо гараа зөв байрлуулна. Зүүн гарын дөрвөн хурууг 2-2-оор нь салгаад хөхний толгойнхоо хоёр талд байрлуулна. Баруун гарын эрхэд олоовор хурууг энэ хоёр хурууныхаа гадна талд байрлуулна. Ингэснээр яаж байгаа юм гэхээр хөхний нөсөөд хэсгийнхаа хоёр талд нь хоёр хуруугаа байрлуулна гэсэн үг. Ингээд хоёр хурууг хооронд нь дараад шахах, суллах, дарах, шахах, суллах гэсэн энэ дарааллаар сүүг сааж сулладаг гэсэн үг. За Монгол эмэгтэйчүүдийн хувьд дийлэнх алддаг зүйл нь юу вэ гэхээр хит их шувтрахыг нь урт удаан хугацаанд хийдэг. Шувтрах хөдөлгөөнийг урт удаан хугацаанд хийснээр хөхний сүү бол хурдан сайн гадагшилдаг гэсэн зүйл бол байхгүй. Тийм учраас энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За дээрэс нь саяны дурдсан 3 массажийг хийхдээ дунджаар 5-аас 10 минутын хугацаанд хийн. Хит их дарах, улайх өвдөх байдал бол үүсэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. За энэхүү хөх зангиралт нь бол төрсний дараа нэг 2-3 хоногийн дотор үүсдэг. Дийлэнхдээ 1-7 хоног орчим үргэлжилдэг. Кесар хагалгаагаар төрсэн ээжүүдэд бол энэхүү хугацаа нь харьцангуй арай урт байх магадлалтай байдаг. Тийм учраас таны хөхөнд зангирсан өвдөлт, эмзэгшил мэдрэгдэж байгаа бол заавал саяны аргуудаар илэг массаж хийж хөхийг суллах шаардлагатай байдаг шүү гэдгийг та бүхэнд зөвлөё. Судалгаагаар эмэгтэйчүүдийн зөвхөн 7%, эрэгтэйчүүдийн 15% л бие засах руу орсны дараа гараа угаадаг юм. Гэтэл таныг угаалгын өрөөнд орсны дараа таны гарны гадаргуу дээрх нэм бактериуд 2 дахин нэмэгддэг байна.